Налах дүүрэгт энэ сарын 7-нд нүүрсний уурхад нүүрс олборлж байсан 37 настай эрэгтэй амнасаа алдсан хэрэг гарсан байна. Талигач бидний яг одоо энд ирээд байгаа нүүрсний аманд амнасаа алдсан байгаамаа. Энэ хэсэг газарт хунхаа нэртэй тоосхны үйлдвэр үйл ажиллагаа явуулна гэж лиценз авсан хэдий ч иргэн амар төвшөө өөрийнхөө нүүрсний ам газар болон энэ газрыг эзэмсэж байсан байна. Налах дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар онд 2013 оны 1-р сарын 7-нд одоо хонхоо тоосгоны үйлдвэрийн урд байрлах амар түвшний уурхаад иргэн аан 100 м орчимд одоо нүүрс олборлож байгаад одоо осолцсон юм асуудал гарсан. Налах дүүргийн засаг даргын орлогчийн мэдгдснээр ерөнхийдөө Налах дүүрэгт альва иргэд тоосхны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулна гэж лиценз аваад тэндээ хууль бусаар нүүрс олборлуулах тохиолдол их байгаа. Энэ явдалтай цагдаагийн байгууллагатай хамтран цаг тухайд нь үүний эсрэг тэмцэж ажиллаж байгаа гэсэн юм аа. Барилгын материал тоосхны үйлдвэр хийнэ гэдэг юм уу тийм ээ. Шаврын лицензтэй тэгсэн мөртлөө тэндээ нөгөө ашигт малтомлын хуулиар шаврын лиценз авсан мөртлөө нүүрс олборлох ийм асуудлууд бол хэд гарч байгаа. Энэ бол одоо уул уурхай яам ашигт малтомлын газраас тэр одоо зориултыг бус ашиглаж байгаа. Энэ дээр нь бол лиценз цуцлах хүртэл арга хэмжээ авнаг сануулга өгөөд ингээд хэсэг ажиллаад явж байгаа. Хууль босоор эзэмшиж байсан нүүрсний ордод ийхүү нүүрс олборлж байсан талигачийн хэргийг одоогоор Налах дүүргийн цагдаагийн хэлцээ мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Энэ хэрэгт нүүрсний уурхайг эзэмшиж байсан амар түвшин гэгчийг с ิจ гнээр татан шалгаж эхэлсэн байна. Үүн дээр амар түвшин дээр эргүү хуулийн 138 дугаар 2 дугаар зүйлээр мөрдөн байцаах тасаг эргүү үсгэн шалгаж байна. Албаныхны хэлж байгаагаар өнгөрсөн онуудад Налах дүүргийн нүүрсний амуудад хүний амнаас эрсдэх болон эрүүл мэндээр хорих тохиолдол маш их байсан. Энэ тохиолдолд нүүрсний амны лиценз эзэмшигч буюу нүүрсний амны эзэнд ямар нэгэн хариуцлага хүлээлгдэггүй зөвхөн талигаачийн буруу болоод өнгөрдөг байсан байна. Харин өнгөрсөн 2013 онд Налах дүүргийн хууль хяналтынхан энэ талаар асуудлыг авч хэлэлцэж тухайн орд газрын эзэмшигч буюу тухайн ордны эзэн нь нүүрсний ордод ямар нэг бэхлэгээ тавих буюу хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан тохиолдолд иргэдийг нүүрс олборлуулахаар оруулах ёстой. Иймээс хөдөлмөр аюулгүй байдлыг ямар нэгэн байдлаар хангаагүй нөхцөлд тухайн нүүрсний ордод нь хүний амнаас ирсэн бол нүүрсний ордын эзэнд нь хариуцлага тооцож эхэлсэн байна. Ингэснээр нүүрсний ордод амнасаа алдагчдын тоо харьцангуй багассан гэдгийг цагдаагийн байгууллага хэлж байна. Ямар тач энэ сарын 7-нд амнасаа алдсан талигаачийн хэрэгт тухайн нүүрсний ордны эзэн амар түвшнийг с ิจ гнээр татан шалгаж байна.